Сайн байна уу? Та бүхэнд өнөөдөр бамбаа булчирхайн цангилаг радио төвчмч төлөвлөгөөнөөр төлөх буюу бамбаа арафен талаар тооч танилцуулах гэж байна. Бамбаа арафен гэдэг нь радио төвчмч төлөвлөгөөнийг ашиглан халууныг үүсгэснээр бамбаа булчирхайн цангилаг түлж жижигрүүлдэг арга хийлдэг. Энэ арга нь Солонгос улсад анх үүссэн бөгөөд одоо дэлхийн ихэнх улс орнд өргөн хэрэгжилж байна. Тухайн бамбаа булчирхайн хорвоо цангилааны стандарт амжилттай болсон байна. Энэ аргыг нээлттэй мэдслээ харахад харьцуулахад өөрчлөлт бүтэн үздэггүй, хүзүүн ямар нэгэн шарах сориг үүсдэггүй, бэлтгэлийн үргэлжлэх хугацаа богино, хүндрлийн хувь бага, тухайн цангилаг төлснээр бамбаа булчирхай өөрийн үйл ажиллагаа бага нөлөөлдөг, 1 см хүртэл жижиг цангилаг төлснээр бамбаа үйл ажиллагааны төдийлөн бага нөлөөлдөг, хүндрлийн хувь маш бага, мөн 1 см хүртэл жижиг цангилаг түлхэхэд зарим тохиолдолд тухайн цангилаа 100% өсдөж алга болж бамбаа эрүүлсэн тохиолдол гарсан зэрэг олон давуу талтай байна.